үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани тэр дундаа ураны хайгуулын компанитай холбон тайлбарладаг. Францын Арива корпорацийн охин компани болох Кожиговь компани Улаанбаатар суманд ураны хайгуулыг тусгай зөвшөөрлөв. Нутгийнхны яриагаар энэ нутагт 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа энэ компани 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 6 дугаар сар хүртэл туршилтын олборлолт хийсэн байна. Засгийн газраас Монголын түүхэн байхгүй ажлын хэсэг томилж ажиллуулаад ч тодорхой хариу хэлээгүй. Дөрөвтэй арга хэмжээ авалгүй өнөө хүртэл хэмээн тэр засагтан гомдон суугаа марчдаг. Чухам юу тохиолдож байгааг энэ нэвтрүүлгэрийн үзүүлэлтийг зорж байна. Сайн шин сумын зүүн баян багийн малчин алтан гэрлийг Улаанбаатар сумын нутаг бор хоолойд ураны хайгуулын компани болох Кожиговьоос 10 км зайтай газар нутгалдаг. Өнгөрсөн жил үсэн зулгарсан ажигтай төлөв гарч ганц нэг мал өгөхөд нэг их тоолгүй өнгөрчээ. Гэтэл энэ хавар 10-аад хойно ямаан зулбаж өчнөө олон ажигтай төлөв гарлаа гэсээр бидний өгсөн. Харгад гоцгойд согог мэдэгдэхгүйч бусадтай зэрэгцүүлэхэд хөлн богино өсөлт удаан ишигнүүд эдний хотонд 10-аад бий. Нэг зэрэг төрсэн ишигнүүдийн бодоход биеэр жижигхэн тагжгар ишигнүүдийг харахад одоо мал гэж байдаг бол тэр нь байх гэж бодмоор. Энэ жил ингээд ямааны төл юм жижиг юм давжаа гараад байгаа. Ийм жижиг талчилхан төрвөл 10 гараа юм байгаа. Энэ бол одоо ингээд 2 сар гараад болчиход байна шүү дээ. Эхний төлөвтөр гарсан ишигнүүд үеийнх нь шүүдвэл одоо бараг л хотолч өндөө шүтлэн гэж хэлэхээр л болчиход байна шүү дээ. Өсвөдөрхөн бас танаа ямаа ишгэлсэн гин тийм ээ. Нэгсэн өсвөдөрхөн ямаа ишгэлсэн одоо манай отгын ямаа болчиход байгаа юм энэ. Энэ өсвөдөрхөн гарсан энэ 2 сар болчиход байгаа нэр байна. Энэ одоо ингээд 5 сарын 1-нд гарсан ишиг бас. Одоо бас л ийм өдийхэн. Одоо ингээд энэ 2 өвдөг нэр энэ өсвөдөрхөн гарсан ишигний өсвөдөртэй ийм л богино юм байна шүү дээ. Аяр уруулалтаа богино юм шиг байна шүү дээ. Энийг одоо цог гарсан ишиг нь одоо энэ шүү дээ. Ингээд ийм л байгаа. Ингээд эрүүл сарууд бойдсон бол ийм л байх байхгүй юу? Тэгээд тэмээ ямаа иш гэдэг чийл биш чинь. Тэгээд одоо энэ хэвтэй уртаа хорог уртаа одоо ингэ байж дээр 2 сар болцоо одоо ингэ хүний гарын цараа харсан иш хорог уртаа байж лээ. 7-8 хоног бол бас хөгж байгаас одоо сүүлдээ одоо ингэ биеийн томроод босгоо байчихэд шүү дээ. Ийм гажигтай тул танай хотонд одоо хизэнээс төрж эхлэв. Одоо 11 оноос эхлээл одоо бас ганц нэг гарсаар одоо энэ жил бол зулбалтууд ер нь олон болсон 10-аад ямаа зулбалсан. Энэ үжиг шиг тойроод л ингээд ажлаа эхлэхээр энэ тентгүү ингээд өрөм гарчдаг. Тэгээд өрөмдөж шавхалт гээд ус авчиг гадагш оргоод уддаг байхгүй юу? Оо энэ өрөмдөж чи малаа усаж чигээр хортой. Гээд уснуулдгүй шүү дээ. Тэгэхээр одгоо тэр гадагш асгаж байгаа ус чинь энэ хөрсөн дурмалд хор оруулж байгаа үстэй. Хоёр ямааны хоёр ишгийг ихтэй үртэн л шийдлээ аваад явсан. Танаа мал тийм ээ хариу нэрээгүй л байгаа шүү дээ. Одоо бол өвчтэй мал өгдөг юм байна. Хэрэг шоу иддэг юм байна. Чон нохоо иддэг юм биш нэ чинь. Хэрэг зөвхөн нүдийн нохоо тэгээд яваад их юм биш. Тэгээ юунаас болж өгсөн юм мэдэхгүй. Би бол одоо энэ хорлол гэж одоо энэ хорлол гэж бодож байна шүү дээ. Балцгийн яриагаар мад ил төлөж байх үед үүнээс ч дор гажигтай төлө олноор ангарч мал уулахгүй өгчээ. Гэхдээ Кожиговьын салхин дор нутгалдаг айлын малд ийм төлө гарч мал зулбаж төлөв нь хорогддог юм. Бидний явсны дараа алтан гэрэл гоон ботхтой инг өгөж өнчин ботхтой үлдсэн тухай үнсаар хэлсэн юм. Өгсөн ингийн садлж үзтэл дотор ирэхтэн нь ялангуяа элэг уушин танигдахын аргагүй өөрчлөгдсөн байжээ. Сайн шин сумын зүүн баян багийн малчин Нор Сүрэнгүй. 2012 оны сүүлээр үл мэдэгдэх шалтгаанаар Нор Сүрэнгүй 19 туул өгсөн тухай дуулан шүүгэн гарч байсан. Нор Сүрэнгүй Кожиговьоос 2-3 км зайтай Баруун баян гэдэг газар нутгалдаг. Өнгөрсөн үйл энэс 30 км зайтай Булаг шанд гэдэг газар салхин дээр нь гарч үйлжиж малан төлөвлөжээ. Үр дүндний энэ хавар төлийн хороодлол багассан ч үхэл тасраагүй гэсэн. Бидний очиод Нор Сүрэнгүй эхээсээ төрөөд 2 хонсон ялхнууд өгсөн мэдээтэй өгсөн. Улсаас нь 3 хүн ирсэн. Тэр нь чимэд тэр оцсон кило юм сөрөөгөө. Тэгээд тэдэл одоо маллаа чинжээс доо хоногэрийн талбай багаар оцсон мосрог үздэг байгаа магчтай тэр явсан баха. Тэгээд тэр ариун гарахтай зэрэг яхав. Ер нь л таартуу төвчөө гэдэг юм бод вишваа. Энэ юутэн гожог өтөй мэлэл ботой юм байна гэдэг үлдэн хүмүүс мэлээ онцсон байдаг.
Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн байгаль орчноос шалтгааллах өвчний онцлогоо тандалтын засгийн дарга Сэрэмжмэд. Малын их хэмж, мал эмнэлгийн эмгээг судлаач мэргэжилтэй, мал эмнэлгийн ухааны доктор зэрэгтэй. Мал эмнэлгийн салбарт 25 жил ажиллаж байгаа. Япон, Канада, Израиль, Америк нэгдсэн улс зэрэг улсад малын эмнэлэг судлал, хор судлал, мал эмнэлгийн нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй адил зэрэг чиглэлээр мэргэжил дэвшлүүлсэн. Шинжлэх ухааны технологийн томоохон 7 төсөл дээр ажиллаж байсан. Дорнов аймгийн Улаанбаатар суманд 3 удаа авчиж, мэргэжлийн зүгээс анхны дүгнэлтийг авчээ. Ямар ч гэсэн энэ байгаль цагуурын өөрчлөлтөд холбоотойгоор нөгөө талаар энэ уур уурхайн одоо тодорхой нөлөөлөлтөд ийм шалтгаанаар одоо энэ мал өвчлөл гарсан байна гэж үзэж байгаа. За тэр шинжилгээ судалгааны үр дүнээс бас нотогдсон байгаа. За бидний анхны дүгнэлтээр бол бид яг одоо зарим элементийн нөлөөлөл байна. Энэ одоо хүндлэмжтэй холбоотой байна гэсэн ийм дүгнэлтүүдийг бол гаргасан байгаа. За мөн малынхаа иммунитет системтэй мал дээр бие дээр гарч байгаа өөрчлөлтүүд малын бас дотоод инженерүүдийг бас мэдсэн байгаа бид нэр. Одоо хоёр дахь удаагийн томьёолоор очихдоо бид нар бол нэлээд олон малыг бол хамруулж шинжилгээ хийсэн байдаг л да. Зөвхөн тэр ноосронгой мал биш тэр хавийнхын малнууд. Сүйд нь засгийн газрын тогтоол гаргахад бид нар бас нэг одоо 3 бүс болгож тэндээс судлаасан байна. Өөрөөр ноосронгой тэр орчны одоо мал түүний төрч байгаа айлтын мал түүнээс гадна одоо тэнд бол хамаа авахгүй тийм үү? 90 км-ийн цаас 100 км-ийн цаана одоо хоол байгаа. Бүр салхины эсрэг талд байгаа айлын малаас эхлээд одоо шинжилгээ хийгээд тэгээд тэр хооронд одоо ямар ялгаа байна вэ? Харьцуулаад ингээд аль ёсны үйлдэлийг гаргах юм дүгнэлт өгсөн байна. Яг нь ер нь бол манай одоо төв лабораторийн гарсан онцлог бол одоо ерөнхийдөө бол хүлээн зөвшөөрсөн. За бас энийг бол баталгаажуулах шаардлага гарсан. Баталгаажуулахын тулд бид нар бол солонгос улс руу бас дээж явуулаад тэгээд энэ дээр бол шинжилгээ хийсэн. Солонгостой улсын дээжин дээр бол бас тодорхой дээжин дээр бол селений өндөр оолтой байна гэж гарсан байгаа. За засгийн газраас сүүлд нь бол бас ажлын хэсэг томилсон байгаа. Тэнд 10 гаруй үйлдвэрлэлийн байгууллага төлөөл болгоод за энд бас бараг 60 дэлгэцтэй ажилласан санагч байна. Энэ бол судлаач нэлээд олон судлаач ажилласан. За тэд бол бүгдээ өөр хэсэглэлээр судалгаа хийсэн. За ингээд эцсийн үр дүн бол юу гэж харсан гэхээр энэ бол селений илүүдэл байна гэж селений илүүдэл байна гэж селен хүнчлэгдэж байгаа зүйлүүдтэй үзсэн байна. Малын бусад өвчнүүдийг бид бас судалсан байгаа. Ялангуяа паразит, халдварт өвчнүүд тийм ээ. За тэгээд одоо малд өхөл хөрөх ямар л одоо өвчнүүд энэ бүтээгдэхүүнийг судалсан байдаг. Тэгээд тийм дотроос бол хамгийн одоо нөлөөлж байгаа нь бол энэ байгаль орчноос шалтгаалсан тийм ээ уур уурхаас шалтгаалсан ийм өвчин байна. Энийг бид нар бол одоо биогеохимийн галтай эндемик өвчин гэж нэрлэдэг. Тэр тал руугаа одоо орох ийм өвчин байна гэдэг ийм л төвлөлтийг одоо бид мэргэжлийн байгууллагууд гаргасан байна. Манай малж одоо тэр мадивэснэ гэдэг нэг өвчний нэр тавьсан байдаг. Энэ өвөл тавьдис. Тэгээд заавар маа дэмжлүүд болох юм бичсэн байдаг. Махсуугийн зардуулахгүй дэ кавжидж болохгүй гэсэн. Тэгэхээр намайг болох тэр идеал болно. Чигээ түүтэй ажиг хийдэг. Гот идэж одоо тэр бид ч махаж идэж. Тэгээд зардуулахгүй. Иргэдэд бол өгчөхгүй. Тэгэхээр иргэд болохоор одоо хүн байдаг бид дараа дээр хүн биш л болчиход. Тэр одоо Норсронгойн дээр гарч байгаа хоньны уушиг гэдэг байгаа тэр бол Мадивэсна гэдэг нэг шинэ болон дахин сэргийж байгаа вирусын гаралтай халдварт өвчин илэрч байна. За тэгээд тэр Улаанбаатарын зарим айлуудад бол аденоматоз гэдэг бас уушигны ийм халдварт өвчнүүд илэрч байна. Аденоматоз нь бол уушигны нэг хавдрал юм билээ. Тийм хүнд халдварлаг талаас нь судалсан юм бол одоогоор байхгүй байгаа. Нөгөө өвчин Мадивэсна ялгаагүй яг нөгөө уушигны гаралтай нэг нь болохоор хавдар ус гэдэг идэг тэгээ нэг нь болохоор уушигны хатацсан гэх хүслийг өсгдөг юм өвчин билээ. Үсгчийн хувьд нөгөө өөр вирус тийм болохоор үсгч юм л энэ Мадивэсна гэдэг нэг нь болохоор аденоматоз гэх нэрлэдэг юм өвчин байна. Ер нь бол тэгээд мах шүлгийг бол сууг бол одоо нөгөө метр хэвцээнд холдсон боловсгүй өөрсдөө бол татаатаа хэрэгжилж болохоор тийм байгаа. Зарим нь бол дэлэг мэлгэн дээр ойлгонхайтай тиймэрхүү өмнөд нь хин гоцч гэх юм уу тийм өвчин байгаа л да. Хин тэр
Норсрон бахас ирсэн нэг дээжин талаа хинококкоос гарч ирсэн. Хинокок илгэний битэг. Тэр илгэний битэг ярих хүнд алддаг. Тэр илгэний битэг ярих хүнд алддаг. Мал гаргахаар дотор эрэхтэн авхрангүй өөрчлөгдсөн байдаг. Тэр өвчтөе малынхаа махыг идэж байгаа тухай бидний уулзсан малчин болгон ярьж байсан. Малчдын энэ яриа үнэн эсхийг мэдхээр бид эхээс гараад 2 хоноод өгсөн ялгамны дотор эрэхтэн задлж үзье. Энэ хоолгуудад өгчих цай болоо. Одоо өөрөө дээр өгөх юм. Одоо илгийн төсмөл байна. Одоо өөрснөө бол юм болж байгаа юм. Энэ илгийн дээр дандаа ийм нүүж орцсон тийм. Нүүж илгийн болохоор зүг болдог юм. Тэгэхээр энэ том илгэн дээр энэ харахгүй ийм юм. Хүн том гарсан байна. Тэр энэ хайдрыг харахгүй. Тэр энэ цус урц. Яг энэ нөгөө юу яасан гадар чи юм байгаа байхгүй. Цус урц юм нөөжөрч. Энэ зүгээр эрүүл гадар нь болохоор зүгээр байгаа хэвээр. Тэр энэ нас тэр. Энэ уушгиус юм болж байгаа байхгүй. Тэр юм цагаан болж ирсэн. Ийм зэмрүү биштэй ийм цагаан толсон. Даагуулах юм бол эдэн бүр томроо ийм хар манай халаа дээр томроо. Томагт тэмдэн хөдөлгөөн хүн хэцүү болж манай нөх. Норсронгой хүүгинд энэ хавраг ажигтай тугал гарсан гин. Явж чадахгүй байгаа туглаа мал болохгүй байх гэд ихээр үлдээжээ. Нүд халтрам ажигтай тугал гарсан гэж сонсож, сони хэвлэл дээрээс ганцныг зураг харж байснаас цаашгүй болохоор нүдэрээ үзэхээр очлоо. Эхээсээ гараад 2 сар болсон гэхэд хэдхэн хонжуугаар ялах туглын дайтай туглыг босгоход харчиг уулзсан баригчсан туурын язраад унах төвчгсөн гээд нүд халтрам зүйл агцсан. Энэ танаа өнөө юу? Тэр манай ах өнөө. Туглаад тэр удаж байгаа юм бэ? Туглаад нь 20 тонн чанд. Гарахтаа ямар байсан бол? Гарахтаа нь хариугүй байсан. Нүд нь жоохон одоо нүдэн тань томроод. Туурын нь бол ерөөсөө тэнийдгүй юм биш. Тэнийдгүй юу юм. Ихгүй тийм гарсан. Туурныг яатарч цаг. Төмөд тууран салж онох байх. Тэгэхээр яах вэ? Одоо мөлхөл юм болох байх. Тууран салж онох. Ер нь иймэрхүү ажигтай тугал танаа тэр гардыг. Амисэр бас гардаг байсан. Зарим нэг нь маллаа, зарим нэг нь өхөөлдөг байл. Хизээ хот руугаа авч явах уу? Нэг авч хөдөөгөө өдөөгөр ингэ байлгаад. Өдөөгөр байлгадаг учир нь юу юм бол мэд? Их нь өдөөгөр нь явж идүүл зүгээр юм бол. Гадаа болохоор тэгээ өвс юу идэхгүй тулаас хаагаад. Хэд тоглож байгаа үнэ вэ? 2-3 тоглож байгаа нэ. Өмнө тоглосон тоглоод нь зүгээр төрсөн үү? Одны төрүүчг нь бас нэг сонирхол болоод байсан тэгээ нэг тарай мараа игээд гайгүй болгосон баг. Төрүүчг нь бол зүгээр байсан. Тэнгоос ихлээр нэг хачин тоглож гарч ирдэг. Энийг төрүүчийн тоглолт сонин болсон гэхээр ямар байсан гэсэн үг вэ? Тэгээ ууж идэхгүй нэг авчигаал энэ төр байсан тэгэл анхаал тарай мараа дээр иж гайгүй боллоо гэж хэлсэн. Яг хоёр туурай нь бол зүгээр юм байна тийм. Одоо юм бол зүгээр. Гайгүй. Энэ тугал нь мал болох юм бэ юу гэж үзэж байна. Тэгээ энэ явандаа туурайг очиж одоо мэддэг гэдэг малахад ирэхэл болох. Амьтны их юм хойно их нь туглынхаа дэргэдээс холдохгүй сайхан. Нүдээр үзээг бол итгэхэд бэрх их хүр хоёрын дэргэдээс холдоход хизээ бас яагаад гэдэг хоёрхан асуулт толгойд эргэлдэж байсан. Хоолны мадан үзүүлж байгаа эмэгтэй шинтэнгээр яг одоо тэр селений илүүдэлтэй байх үед бол мад илүүдэг тийм шинтэнүүд байгаа. Өөрөөр мадан дуруусан төснөөс нь хатар зүүн төгсөд юм тийм ээ. Тэгээд илүүгээр дэлгэн дээр одоо саралтууд үүсдэг, гадаад уушгинд имбэг үүсдэг гэсэн ийм өрөмсөн онцлогууд ажиллагдсан байна. Тэгэхээр селений илүүдэл гэж Монгол урд өмнө бол одоо онцлогч байгаагүй. Энэ анхны тохиолдол одоо энэ гой Улаанбаатарт илэрч байгаа. Селен бол тэр одоо байгалийн эзтэй хэлбэртэй байж байгаа. Хүний нөлөөгөөр
агаарт бол уусаа гарчдаг. За тэгээд агаарт бол нана фат гэдэг нь одоо маш жижигхэн одоо ийм ширхэг нэрлэл үсгээд бас батвах ингээд байж байдаг. Тэгэхээр энийг бол одоо тэр нь бол малантны уусгаар гарах тийм ээ агаар ажиллаар хэвслэнгээр гарчсантай бол одоо тэр нөлөөлөл үзүүлдэг гэсэн ийм судлаачдын үр дүн хүртэл байгаа. Хойдоогоос бол энэ л дээ. Нэгдүгээр бол одоо энэ төрлийн үүсний шинжилгээ вирус бактерийн гаралтай үүсэн ашигтай үүсэх. Вирус бактерийн гаралтай үүсэн тухайд ашиг дугаа гэх тийм ээ. За тэгээд ийм одоо хажидын ойролцоолын одоо бас нэг юм хадруу байна. Гэхдээ энэ бол одоо малын өхлийн шалтгаан болохгүй гэсэн нэг юм төлөвлөж байгаа тийм ээ. За дараа нь энэ одоо малын зүсний гэмтлэг боох юм зарим үзүүлэлтийн өөрчлөлт болон эд эрхтэнд үүссэн эмгэг хөвөлтүүд нь зэс сэлэний хавсарсан хорлын шин тэмдэгтэй байна гэсэн нэг ийм дүгнэлтийг тухайн дээр гаргасан. Зүүн баянгийн малчин гэрэлт одоо их ураны хайгуул туршилтын олборлол хийсэн үнс хотод нутгалдаг. 1996 оноос хойш 20 жил энд нутгалж байгаа гэрэлт одоо ихийг нутгийн малчтаас энэ жил бараг төл аваагүй айлгаж сонсоод бид очсон юм. Хашаанд нь байгаа төлийг хараад нутгийн малчид магадгүй дэвсдүүлсэн байх хэмээн бодсон боловч гэрийн эзэдтэй ярилцсныхаа дараа учрыг ойлгосон юм. Юу гэвэл гэрэлт од ойр хавийн айлуу зэрэгэлдээ сундаас хүртэл ихрийн өрөөсөн өнчин ишиг хург авч ирснээр үдий дайны төлтэй болжээ. Үнэндээ ч төлн нөхөж дэлэн чиних малаа зүгээр хараад суух монгол малчин ховор бизээ. Танахыг энэ жил төлийн хоргодол ихтэй байгаа гэж сонслоо. Хичнээн төл хүлээж авахс хичнээн хоргодод байна. За манайх одоо 2014 онд бол төлөөр 100 мал төлөхөөс одоогийн байдлаар одоо 88 болцсон явж байна. 2013 оны 12 сараас эхлээд 1 сар, 2 сар, 3 сар одоо нөгөө нэг төлөлжилт, үргэлжилтэн тийм өгсөн тул гарсан. Энэ яасан ишиг гинэ? Өстэй гарсан. Өстэй гараад тэгээд одоо энэ 7 хоног тэгээд ирээс өснө ингээд хаягдсаар байгаа. Одоо бүр энэ болоод өсгөө болоо. Одоо бүр энэ нь бүр одоо бүр ингээ бүр өснө бүр алсын бүр юм зулгалаад улаан. Тэгээд их наранд болохоор одоо энэ бүр алсын ингээ хагараад өдмөр. Тэгээд ингээ тус болж ийлээ. Хүйс нь одоо энэс арай гайг болчихсон. Тэгээд одоо ингээд бас ингээ юм гараад одоо энэ юм одоо бүгэн одоо нэг нь одоо зүгээр байгаа. Нэг нь одоо ийм амар Хавцсан. Тэгээ хавтаад байгаа. Тэгээ одоо энэ үсэн ингээд бүр баг болоод байгаа юм. Ийм бүр төсч ойцоор одоо ийм болоод тэгээ одоо бүр ийм үсэг болоод ингээд халтаад ийм болчихсон. Энэ үеинд бид өдөр ингээд авсан зургнууд байгаа. Өдөр бид нар бол одоо яг аппарат байхгүй одоо нэг зургийг өгдөг болохоор утсандаа аваад заримыг заримыг бол бид зүүн байнд очиж бүр харандаа очиж бүр зурагч аваад ирж авуулсан байгаа. Заримыг бол би үгсийн ичгэн бүр аваач зүүн байнд дээр очиж бүр хүнээр авахсан байгаа. Ингээ он сар өдөртөө би одоо ингээд гаргасан байгаа бүр. Энийг би юу яасан? 2 болгоод нэг хувийн би зүүн байнгийн захиргаанд өгсөн байгаа. Засаг захиргаанд. Тэгээд нэг хувийн би одоо ингээд өөртөө хуульж авч үлдсэн байгаа. Бүгдээрээ одоо ингээд он сар өдөртөө одоо юм байна. 3 сар 10 гэж байна. Энэ бол одоо 2 өдрөөр. Энэ батнаага энэ улаан юу вэ? Энэ одоо ихээс гарахтаа одоо яг гадуур хальстайгаа битүүгээр ангарч байна. Төрөний наа үзүүлсэн шалтгаан шигтэй. Энэ гарсаас нь хойш бас 2 хоногийн дараа агуулсан зургалтай. Тэгээд бол зооны ус энэ үснүүд бол одоо ингээд байж исэн байгаа байхгүй. Одоо яг захиргаандаа одоо хандаад тэгээд шаашаан бас мал эндгээс үл ирээд ингээд устгал хийгээд ингээд явуулаад надад зураг өгдөөс одоо энэ өрөөтэй одоо 26 тул одоо энэ хамгийн сүүлч юм. 9 сар өдөртөө. 3 сарын 31 гэж 14 он. Зовсон юм аа 5. Нэг юм яг
зулбах гэж байсан араа зулбааг багт нь ингээд 6 ямаа нас цусан шинжилгээ өгсөн. Тэгээ 2 үгсийн шигний ингээд усан шинжилгээ өгсөн. Ингээд шинжилгээнд яваад мал халдвар төвчин байхгүй гэсэн ийм бичиг надад ирсэн. оны 1 сарын 6-нд хамгийн анхны дуудлага Зүүн Баянгаас ирсэн хэл хайсан гэдэг. Тэрний дагуу очиж дээж авсан. Хэл хаялтанд нөлөөлдөг, сугаарлалтанд нөлөөлдөг болцсохгүй халдвар төвчний шинжилгээг бид нэр хийгээд бруцеллез тэгээд салмолез, халмидоз гэдэг янз бүрийн халдвар төвчнүүдийн шинжилгээ хийсэн. Тэднэр нь бол манайд илэрч гараагүй. Халдвар төвчин байхгүй юм бол энэ юунаас болоод байгаа юм? Энийг бол тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй байгаа байхгүй. Уснаас болоод байгаа юм уу, ураанаас болоод байгаа юм уу? Байгаль дээр бол бид нэг ингээд хүнд элементийн хорлог гэсэн юм биш үү? Тэр нь ямар нөлөөгөөр гарч ирэх вэ? Өөрөө бол элемент үз байгальтай тодорхой дагуултай байдаг. Тэр нь хүний нөлөөгөөр өөрөө одоо тэр олборлох юм уу, тийм ээ? Уулуурхаг үзүүлэх гэдэг юм. Одоо ийм асуудлуудын үр дүнд тэр элемент үзүүгээр хөлөөд орж байгаа байхгүй. Тэгээд эргээд одоо биологийн систем рүү одоо ямар нэг байдлаар тийм малын ус тэжээл урмал агаараар дамжаад биеийн хорд мэтэлж байгаа. Ингээд малын биеийнхад ороод био коммуляц гэдэг юм үүсгэн био хоримтлал үүсгэж байгаа. Тэр био хоримтлал нь яа гэмэхлээр энэ хүнд биеийн хорд орсон хүнд элемент бол биеийн хотын эсийн төвшөнд явж байгаа тэр нарийн процедурыг саатуулдаг байхгүй юу? Биеийн хот одоо ферментийн системийг бол гацад болоод ингээд цаашдаа оролцож чинь одоо малын ген тийм ээ удам зүйд нөлөөлөх юм одоо том эрсдэлтэй байдаг шүү дээ. Тийм юм ерөөсөө байхгүй шүү гэж бас хэлж байгаа хүмүүс би тэрийн нэлээд өндөр алмжлал босоод бол энд ямар ч эхлэл үүсэх байхгүй та юу яриад байгаа. Энд ямар ч уулуурхай нөлөөл байхгүй та юу ярьж байна. Ийм онлын үнэтэй үнсгүй юм хийж болохгүй. Энд нөлөөл байгаа. Би энийг бол аттаа хэлж чадна. Яагаад гэвэл одоогийн бидэнд цугсан энэ материал шинжээ үр дүн юуныг хэлж байгаа байхгүй юу? Өнөөдөр нэг дөнгөж төрсөн ишиг өгсөн гэж энэ хар ишиг мөн үү? Тийм үү. Энэ одоо манайх одоо энэ бод дээрээ 10 гараа хонж. Тэгэхэд л одоо яг 5 ишиг өгч ирж. Ерөнхий төлийн хорогдолт бол ихэнтэй ишиг байгаа л да. Энэ 20 хэдэн хонь байгаа, 25 6 хонь байгаа. Тэгээд бусд нь тэр чигтэй ишиг байна. Энийг ч одоо юу хийчих юм бэ? Зүрхэн уусх нь ингээд өчүүтэйгээ хаврахтайгаа ингээд үргэлжээр бүгдээрээ наадчихсан. Энэ нэг салхиц болчих тийм. Уушгтай, зүрхтэй ингээд гаргаад ирлээ. Одоо яг уушгиных нь өнгөөр уг нь одоо энэ байна. Ийм яга. Тэгтэл одоо яг ийм байгаа тийм. Ийм шавш. Энэ бас тэгтээ бас нүжирцэн байна. Хөхөрэн болцсон байна энэ бас. Энэ нь яг уушиг гэж мэдэгдэх юм бол байхгүй нэг. Зүрхийн хар одоо ингээд ийм нүжирцэн тийм нэ. Хөхөрэн болцсон. Зүрхийн би аглаах та. Дотор нь цусны юм болцсон. Богнөрцөн нүжирцэн. Ийм энэ ч одоо амьд бед онсон их юм. Ийм энэ ч одоо амьд бед онсон их юм. Элэг нь одоо энэ одоо ийм байна. Идэлцэн шүү дээ. Тэгээ уусиг шиг шар болцсон байна. Ингээд нөө хоол нь шингэхгүй байна. Дотор лавхан болж байна. Яг энэ уусигтайгаа адилхан шар болцсон. Ингээ айгу сонио өнөртэй байна уу юу? Өнөр бай. Ийм ч яаж мал амьд явах вэ? Хэд хонсон ишг үү? Энэ бол гараад удаж байгаа шиг шүү дээ. Сар гаруй болцсон гэсэн. Сар гаруй болцсон шиг шүү дээ. Усны сэлэн гэдэг л юм гарч иж байгаа. Манай энэ одоо гүнс хон тусаа саяас дэж наваа явсан. Тэгтэл одоо тэгэл яг энэ урааны олборлт одоо энэс болоод энэ усанд одоо ингээд амжигдаад одоо энэ сэлэн мэлэн яд юм бол одоо тэрний тодорхой хариу гарч ирэх ёстой. Тэгээс одоо тийм юм бол нусантай байт юм бол гаргаад ирээ. Юунаас нь болоод гаргаад ирэхэд гарч ирэхгүй байна.
Тэр уснаас манай уудаг юм. Одоо тэр уснаас бид нар ууж байгаа. Ерөөсөө. Мал ууж байгаа, амандаа ууж байгаа. Тэгэхээр одоо мал ингэж байгаа чинь эцэс бид нар үр өгöd бид нар ч гэсэн нөлөөлнө. Бид нар ч гэсэн амьд явах бодлого байхгүй. Тэр одоо тэр төгшвэр гэдэг үндэ гэж хэлсэн. Гэрэлт одын тэр авсан зураг бодлоо гэж хэлж байна. А үнэхээр тийм бол төгшвэр та өөрөө хүрээдрээ. Хурж ирээд манайд ирээд нэг хоноод яг бодтер та энэ усаас уугаад энэ малын хажууд байж байгаа үзээч ээ. Ирээд энэ сэлэнтэй уснаас нь уугаад үзээч. Энэ малын хажууд байж байгаа нэг ишиг үхийг та өөрөө хараач л гэж хэлмээр. Одоо 12 сараас эхлээд танаа малын төлөө өдий төдий усын зардал гарлаа гэд манай аймгийн одоо хандигаа уу хэлж илээ дээ. Гаргаад яах юм бэ? Өнөөдөр бидэрт үнэн бодит хариу өгөхгүй байгаа юм чинь. Тэгэхээр одоо бид нар төр зэгт итгэх ерөөс итгэл найдвар байхгүй. Би бол хязгаарч итгэхгүй. Судалгаа шинжээнийхээ үр дүн ер нь одоо нэлээд одоо асуудалтай байгаасаас баталгаажуулах үүднээс нь би бас Канадын эрдэмтдтэй ярилцж үзсэн байдаг. Канадын одоо Саскатууны их сургууль гэж байна. Тэр Саскатууны их сургуулийн хор судлалын одоо лаборатори гэж маш том лаборатори л дэлхийд одоо нэлээд дээгүүр тооцогдох. Тэр хор судлалын лабораторийн одоо судлаач профессор Джон Гиз гэдэг хүн бол одоо энэ асуудлаараа бас одоо санал салсан байдаг. Тэгээд тэр хүн бол хэлэхдээ тааны одоо тавьж байгаа энэ онц бол одоо гарцаа авахгүй нэ. Ягаад гэвэл танай тэнд уран холбогдох гэж асууж ирсэн. Танай тэнд уран холбогдох гэж асууж ирсэн. Канадын туршлага байгаа юм та. Канад бол бас энэ уран холбогдохын чиглэлээр бас нэлээд туршлагатай оролцоод байна. Бас одоо цемент технологийн төсөнд ашигладаг юм байна. Тэгээд тэнд бол бас хэдэн нуурын харилцаа тийм нэлээстэй газар байсан байна. Тэгээд тэнд бол тэд холбогдох хийжсэн. Тэгээд холбогдох хийж байгаа усд бол одоо бид нуурынх нь мартсан. Тэнд бол одоо тэр агаарт бол ямарсан нөгөө селений одоо тэр тооцолт нь тэр одоо нуурын усанд буугаад тийм ээ. Тэгээд тэр нь бол одоо нуурыг ороод байгаа тэр одоо шаварт бол очиж хуралцсан байна. Тэгээд тэр явахдаа бол одоо нууранд байгаа тэр одоо загас царайхаа тийм ээ тэр амьтд бол тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн байна гэж ингэж зөвлөгөөр нь баталж гаргасан байдаг тэд нэр. Улаанбаатар сумын Аргалан багийн малчин Баасанбатын нутгаас дайрсан айлуудын нэг. Эднийх буудал сэлгэж зүүн Баянгаас баруун урагшаа дутаглаж байгаа. Өнгөрсөн жил 150-аад мал төлөө хорогдуулжээ. Хуц ухнаан тавихаас эхлээд мал төлөх үе хүртэл нутаг сэлгэж ураны компани салхин дээр нь гарч нутаглаж үтсэн боловч хотонд нь үхэл тасрахгүй байна. Энэ тэмэг бол өглөө би 8 цагтаас өвчтөдөөс мэдээ доонсон тийм ээ. Тэгээ би янзалсан. Хэд хоног өвчлсөн гэхээр өвчнийх нь шинж тэмдэг ямар байсан бэ? Шинж тэмдэг бол ер нь зүгээр ийм идэхгүй л гөлрөө зогсооддаг байхгүй юу. Дотор иргэн бол би чэйжэндээ наалцсан, хавиргандаа наалцсан. Уушигч юм бол тэлдэггүй болоод хавиргандаа очиж наалдаа тэгэл амтэн чинь уушиг тэлэхгүй болохоор бүгдийг зогсчихж байгаа юм чинь тэгэл амтчгүй тэгэл уушиг л байна гэж янзлахад уушиг л байна. Иймэрхүү дэлгэвтэй мал гэж юу би бас үзээгүй нэлээд олон жил ер мал янзлж үзчихсэн иймэрхүү сарын хэлбэртэй тэр байхгүй юм ээ. Эдлэг үйл дандаа хөвгтүүяатай гэдэг байхгүй. Хөвгтүүянаас л юу үүсдэг тэр яг л ийм идэ шиг бүрэн юм үүсдэг юм битээ. Ерөн. Монтой уучч одоо нэг оо ягаад юм байх хэвээр. Монтой ч одоо ийм л юм. Бүх юм ийм туяатай. Одоо энэ хөвгтүүянаас л бүх юм үүсч байгаа. Одоо эдгээрүүд нь одоо энэ л байна тэр. Ийм хөөсрөөд ямар ч маалтыг өшөөгөл ийм бол байхгүй дандаа ягаа өнгөтөж идэг. Саячаас манайхаас ямаа бүдүүр ямаа итгэдэг бас л уушгины хөлөлсөй бас л яг энэ шиг батсан гэсэн мөдлөж хийжэндээ бас наалтцсан тийм л байсан бас. Энэ л бид төрхөөрөө байгаа хэлийг шавууны даалгавч гэж авдаг тэр иймэрхүү. Энэ л утгаа шийдсэн юм шиг харагдаж одоо бодит байдал дээр би л энийг ингээд утгаа шийднэ гэж юу ах одоо бүх юм л одоо энэ одоо тэр дандаа иймэрхүү л хэлийг. Мадид бол ийм л байхгүй ямар ч одоо энэ ч гэсэн тэгэл үүсчил байгаа тэр энэгээр ингээд язраад ингээд явж байгаа байхгүй одоо. Ямар сайлын хотод очиод нэг харж байгаа нэгийг янзлахад бол нэг заавчгүй юм асал зүйнтэй байна.
зөвчлгүй мал гэж байхгүй. Энэний оншиг гаргаж ирдэг одоо эрдэнтэн докторууд чинь ховор байна. Бүхэл өдөн бүр малаа амьдаар янзлаад үзүүлээд бүр шинжилгээ авахгүйгаа явуулж одоо хүртэл хариу мариун ирээгүй байна. Энд бол тухайн одоо бүснэлттэй бол за тэр уул уурхай нэрэл байгаа гэдэг би бол судлаач нүүдэл бүр баттай хэлж байгаа. Яагаад тэгэхээр энэ мал амтны өөрийнх нь эд эрхтэндээ гарч байгаа өөрчлөлтөөр нь бид нээсээ гаргаад ирж шүү дээ. Одоогийн байгаа нөхцөл байдал нь бас энийг хэлж байна. Одоо бидний хийсэн шинжилгээний үр дүнч бас үүнийг хэлж байгаа. Одоо хамгийн анхны миний одоо нөгөө дуусаар явдаг. Тий. 2013 оны 1 сарын 5-нд энэ 12 сард очоод 1 сарын 5-нд ирсэн байна л да нөхдөд. Гэхдээ 1 сарын 5-нд тэнд задлан гэсэн байна. Амтэр энэ нь яг тодорхой шинж тэмдэг үзүүлсэн тул байхгүй юу? Ингээд хүн харахад бол одоо хөдөлгөөний тийм ажиглалт. Тэгээ бид нар л очиж задлсан. Энэ хоёр болохоор тэр одоо засгийн газрын тогтоол гараад очсон. Энэ бол нөгөө бидний харьцуулж байгаа мал байхгүй юу? Өөрөөр энэ одоо эрүүл гадраас нь авсан гэсэн үг шүү дээ. Энэ одоо уурхай нөлөөл байхгүй эрүүл бүсээс тийм ээ салхины эсрэг талаар авсан мал. Энэ хоёр бол хэрэгжүүлээд задлсан байна. За одоо энэ дээр тодорхой харуулсан. Мал амьтанд гардаг одоо эмнэлэг өөрчлөлтийн хамгийн том ялгааг бол юунаас үүсдэг гэхээр энэ дархлын систем гэдэг байхгүй юу? Тэр дархлын систем нь бол тэр мал дээр гарч байгаа бүх өөрчлөлтүүдийг бол илэрхийлж хийж өгдөг. Тэр дархлын систем яаж өөрчлөгдсөнийг нь одоо уншдаг ганцхан юм байна. Тэр нь болохоор энэ малын яс байдаг юм. Малын яс тэр малын чөнгөн дээр байгаа одоо энэ улаан юм хэрэглэсэн шүү дээ тийм ээ. Энэ бол одоо нөгөө улаан цагаан тэр чинь үүсэл тэр одоо нөгөө бие махбодын лимфоцит гэдэг нь дархлын систем эсвэлжээд байгаа байхгүй. Тэр муудаад ирэх юм бол тэр нь өөрчлөлт ирэх юм бол энд өөрчлөлт гардаг байхгүй. Энэ бол анхны одоо миний задлсан тэр одоо ихний өөрчлөлт юм. Тэ? Энэ нэлээд удаан байгаа л. Гэтэл одоо нөгөө засгийн газрын тогтоолоор очиж задлсан мал их юм. Энэ хоёр хооронд ялгаа байна уу? Нэг гадраас авсан мал шүү дээ энэ чинь. Гэтэл энэ нөгөө хатаж байгаа шал өөр гадраас авсан мал юм байна. Яс. Хатаа энд тийм улаасан байсан байх юм. Байхгүй. Эсрэг боор зүрх уушгин дээр нь одоо гарч байгаа өөрчлөлт бас энэ дээр харуулсан юм байна гэж байна. Сэл одоо энэ ингээд уушгины дөрвөөс тийм уушгин тэр малын уушгин маш их өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр уушгиныхын эдийг ингээд бид нар аваад энэ микроскопоор ингээд өсвөлт хийгээ тийм ээ. Ингээд харахаар энэ чинь ингээд өөр нь бол ийм байх хэрэгтэй байхгүй. Энэ одоо нөгөө энэ дотор тийм эрүүл энэ дотор чинь нөгөө одоо эрүүл хүнс малч энд уушгинд тулцсан гэж байгаа л уушгин. Энэ бол энэ хийтэй энэ дотор нэг аваач байж байгаа байхгүй. Тэгээ энэ хэсээс ингэ чөлөөтэй нэг дан хүзүүрээсээ чинь аваараа салцаа явуулаад нөгөө хүсэлтэрсэн зөөгдөөл ингээл одоо сэлж байгаа шүү дээ. Ийм болцсон байгаа байхгүй. Тийм ээ. Энд бол үйлчлэлт явагдаад ингээд өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Тийм ээ. Танайгадаа нэг ямаа хонь хоёр бас эргүүлсэн ч юм уу хөдөлгөөн. Би бол тэрийг бол уушгины л юутай гэж бодож байгаа. Одоо бас л гүлийгээ зогсчоод ичнэ оногийн мэдэхгүй л байлээ. Тэр л бас л уушгины л асуудалтай мал тэр л. Тийм мал тэгээд бид нэр л бодоод малын эмчнээс илүү за энэ өвчлөсөн байна, тэр өвчлөсөн байна гэдэг баг оншин шууд гаргаад ирнэ. Өчигдөр нэг ямаа ишгэлээд ишгэн бүтээгүй бэ ярьж. Тийм өчтөр бол тэр ямаа бол зүгээр ишгэлээд ишгэн бол зүгээр нэг ихэсээ гараад тэгээд шууд өгчихсэн. Ихэс гараад нэг майлаад өгөхөд өгж байгаа юм чинь уушгины асуудалтай болоод энэ нэлэх ашиг ингээд өгч байгаа гэж бодож байгаа юм. Яган төвөтэй уушгич одоо ийм хөхтөе суугаад л юм одоо энэ бас юу болчих. Бас л уушгины асуудал ийм л юм ч болтой. Энэс л одоо эдийн гэдэг чинь энэ байхгүй таа. Ихээс дөнгөж гарчаад ингэж ийм байгаа юм ч одоо энэ л ихээс л мэдээж гажигтай ихийнхээ өвчнийг л мэдээж л авч бас адилхан гарч байгаа. Энэ л бас л юу эдээтэй одоо өвчлөл үүссэн байхгүй одоо юм одоо тэр одоо нэг шар ногоо юм гардаг таа бол. Шартол юм гарч байна. Ой шар. Шар хөхтэй юм гарт юм. Манай дээж хотны усуд одоо ингээд нөхцөл байдлыг бол нуун дарагдуулаад байдаг юм уу? Олон гарын усыг малчтынхаа төлөөлөлөөр бараг 50 хүний гарын үсгтээ
тэр бичиг тэр дэш нэрмэг бишгүй гэсэн одоо тэгээд тэрний юу мөн тэр хариу марин нэг чирэг. Танах тэр кошогоо бас хэр хол нутгалдгийн бас яг нөгөө малчтай яриад байгаа шиг салхинд орон ч юм уу нутгалдаг. Манай яг өвлж болоо кожого кемпний зүүж кемпнээс манай өвлж бол 12 км байдгийг яг салхинд орно байдаг өвлж байхгүй. Чи бас салхинд орно болохоор их өвчлөл ихээс үүсдэг гэдэг дээр нь гарч энэ дээр нэг салхины дээр гараад буусан басад ялгаад байхгүй. Нэг л өвчлсөн мал л болохоор хүн ямар өвчлөлтэй байлаа чинь хаан чочооч идэгдэг шүү өвчнөд тиймэрхүү юм шиг байлаа. Нэгэн төвхөн тодорхой болсон өвчтөе малаа гаргасан нь ганц баас нутаг биш. Мал гэдэг малчдын ганц амин зуулгын юм хойно харж байгаад өхөөснөөс өхөхөөс өмнө махлах юм л бодно. Хил уулан нэртэй өвчнөр өвчсөн. Тэр нь малаас малд тэрч байтугай хүн талдах мадлалтай гэдгийг нэгэн тончлог тогтоочихсон байдаг. Гэтэл тэр малын мах хаанхын ямар гуан зөндочиж ямар айлын тогоонд орж байгааг хэн ч мэдэхгүй. Байгалийн үүсмэл цацраг гэсэн нэг байна, тийм ээ. Одоо эдтап өөрөөр тэр амьдрын одоо хөлгөөнд оруулчихсан тэр эдтап цацраг гэсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ бас хоорондоо ялгаатай юм байна л да. Ялгаатай. Хэдгээр тэнд одоо хэрэгжилж байгаа өөрөөр тэр уусган баяжуулалт хийж байгаа тэр уусмал нь өөрөө хөрхөн хүчтэй байгаа шүү дээ. Хөрхөн хүчлийн концентрацтай байна уу? Концентрац байна. Ямар нэг хэмжээгээр тэр уусмал хэрэгжилж байна. Тэр уусмал чинь орчин тойрныхаа тэр одоо хөрс шараанд байгаа бүх бодисыг уусгаад авчиж шүү дээ. Уусгаад авчиж шүү дээ. Тийм ээ. Тэгээд уусгаж аваад одоо тэр дараагийн технологид хэрэгжилж байна л да. Гэхдээ тэр хөлгөөнд ороод тэрний чинь шавар хаягдл байсан юм шүү дээ. Яг нь тухайн үед бол эдгээр чинь иргэн тойрон ямар нэгэн одоо хаад хамгаалалт байхгүй байсан шүү дээ. Яг үндэ тэрийн нөхцөл байдал надад бол зур бүсээрээ хангалттай байж байгаа. Би тэр засан газрын хуралдаа хүртэл орж одоо танилцуулсан байдаг. За тэгээд одоо тэр малын усуудаа газрын хүртэл одоо тэр кейж гэдэг л тэр нөгөө өрний одоо тэр өрөндөө тавцсан юм хүртэл ингээд хайсан л байж ахсаа тэгээд ингээд нэг жоохон тэр одоо тэр өөрчлөж байгаа усууд нь нэг жоохон замбраагүй тийм ээ. Иймэрхүү байдал бас байсан. Тэр өөрөөс болохгүй шүү дээ бид нэр. За тэгээд тэр нөхцөлд бол нөгөө малчд бол яах вэ? Малаа тэр тэнд нутгал хөлөмсөн дээр дуртагаад бол мал явж тэгээд тэр энэ бол ингээд олон улсын төсөнд байдаг хэмжээнд байгаа тийм ээ. 2391 энэ юу килограмм гэдэг нурууны хэмжээ орчин тойрны хамгийн хөснөөс аваад бид үзсэн байна шүү дээ. Уул нь хэд байх вэ? Орчин тойрны байц хэмжээ энэ ахгүй олон улсын стандартаар тогтооцсон. Тийм ээ. Энэ дээр 7-8 улсын нөгөө шүү дээ 35-46 хооронд л шүү дээ. Тэгэхээр чинь манай 2391 байдаг. Тийм. Төмөр их батар бол их байна л гэхдээ энэ бол өндөр болчихсон. Синхроны хэдэж хинж өөрчлөж чадахгүй. Өнөөдөр ч гэсэн бас өөр асуудал байгаа гэднэлт синхроныг хийгээд гаргаад ирсэн нэг бол та нар энэ болохгүй. Энэ бол одоо тийм улс төрсөн айста хүмүүсийг сэтгэл гэсэн юм байна гэж. Энийг одоо бодлого болж байгаасаа нууж хааж яах гэдэг юм бэ? Хэрэггүй шүү дээ. Тийм ээ. Энд эрсдэл байгаад бид эрсдлийн талаар хэлээд өгч л дээ. Үнэн худлын хооронд 4-3 зай байдгийн учир энэ нэвтрүүлгээрээ хэн нэгнийг буруутгах гэсэнгүй бас зөвтгөхийг хичээсэнгүй. Гагцхүү 2 дахь авраан малаан хүлж төлөв хорогдуулж байгаа малчдын хотонд биднийг очиход таарсан бодит үннийг үзүүллээ. Түүнчлэн мэргэжлийн байгууллагуудын хийсэн шинжилгээний хариу дүгнэлтийг ч дэлхэн харууллаа. Гэхдээ энэ удаа өндөр технологиор аюулгүй ажиллаж байгаа хэмээн батлан ярьдаг Кошего компаниас асуудлыг тодруулаагүй маань нэвтрүүлгийн үргэлжлүүлэн хийх гэсэнтэй холбоотой юм. Тэр цагт үзэгч та үнэн худлыг гинсэх нэмжээ.